Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрт хамрагдаж, бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажлын байраа доктортой авч яваа. Улмаар санхүүгийн дэмжлэгийн эргэн төлөлтөө цаг хугацаанд нь төлдөг. Үлгэр жишээ хуваарай бизнес эрхлэгчдийн амжилтын түүхийг энэхүү нэвтрүүлгээр дамжуулан танилцуулж байна. Одоо цэргээс ирснээс хойш л одоо би ингэж энэ сэлбэр мужааны ажлыг оролдож эхэлсэндээ тэгээд одоо эдийн болтол бай 70 хүртлээ ингээл ийм ажлыг хийд юм аа. Тэгээ яга хөдөлмөрчид ард түмэн захиалгаагүй бол захиалгын дагуу ийм хийгээл ингээд хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар авсан зээлийн дагуу одоо багаж хөдөлж яваал материал багаж янз бүрийн л аван тэгэл ингээд захиалгын дагуу юм хийж байна да. Тухайлбал одоо би ингээл авдар байна, одоо хосуур, сойтог, тэгэл бурхны гөнгөрва, тэгэл цагаан сарын тавг, морио хуур, ер нь хүн юу захиална болж ил үгүй бүгдийг л хийх санаатай. Тэгээд чадлах хөрөөлөг хийгээд байт юм да. Тэгээд цэвэр модоор хийнэ. Би тэгээд одоо компьютер гэх юм байхгүй дандаа л гар сэлбэрээр ингээд ийм хийд юм. Сэлбэртэй л одоо ийм нот хийд юм да. Бага зэрэг зураг ястай байсан. Тэргээ хөгжүүлээл ингээл сэлбэр хийгээл ингээл. Тэгээд нэг мужаа та хамтарч юм хийдэг. Би бас хөлгөр мотой болцорсон. Тэгээд одоо 20 арамандар ажиллаж чадахгүй. Тэгээд нэг мужаантаа хөлсмөсөөгөөд одоо ингээл мужаанараа юм хийлгээл. Өөрөө зөвхөн сэлбэрийг хийгээл ингээл байдэн та. Захиалга ер нь хэрэг хийж байна. Борлуул таавар хийж байна. Би захиалга ихтэй байд юм доо. Тэгээд ер нь борлуулалт бол би гадагш нь юм авч яваад зарн барина гэж бол байдаггүй. Дандаа ингээл захиалгаар одоо нутгаас би Баянхонгор аймгийн Богд сумын харьяат ийм хүн байгаа маа. Тэгээд нутгаас захиалга ирнэ. Тэгээд одоо аймагт ирээд нэлээ удаачлаа. Тэгээд нөгөө залуугаас хойш энэ сэлбэрийн ажлыг оролцсон болохтой зэрэг бас яах вэ ард түмэн маань захиалга өгнөө. Би одоо тэгээд наар наадам янз бүрийн юмний шинэ байр шинэ гэр барих гэж байна хөөхд гээл ингээл ийм юмнуудын янз бүрийн юмны захиалга маш их ирнэ. Би тэгээд юм борлуулах гэж нэг явдаг юм уу. Тэгээд дандаа захиалгаар л юм аяга сууд юм да. Таних одоо яг ингээд одоо орчин цагт бол одоо компьютер дээр сэлбэр хийдэг болсон. Таних бол яг одоо цэвэр гараар ингэж би дан гараар ирээсэн байнга л одоо ингээд залуугаас л ингэж хийсэн. Тэгэл би одоо эдий болтлоо. Одоо 70 хүрж байна. Тэгэл ингээл гараар л одоо бүх юм хийд юм да. Өөрөөс нь ингээд сийлсэн. Бас ингээд сийлснийг наамал маягаар ингээд хоёр янзаар. Тэгээ хоёр янзаар хийнэ. Би нөгөө багаасаа одоо наамлаар хийж байсан. Сүүлрийнхээ нөгөө залуучуудын хөгжлөөнд дагаад ерөнхийдөө болвол энэ бизнес хэлбэрийг хийгээл сурж байна да. Одоо тэгээд энэ юунуудаа ингээд юугаар ухчтیں۔ Захиалгаанаар ухчих нь тэгэл дан гараар ингээд сэлбэрээ хийгээл ингээл. Тэгэхээр 6 зурна. Өөрөө загвараа гаргана одоо эн чинь тэгээ бас зургийн хөөх авьяастай байхгүй болохгүй. Би ч одоо хөөгтөөс хойш нэг жоохон зургийн гарын дүүтэй байсан. Тэгэл тэргээ хөгжүүлээл. Тэгээ ямар ч байсан хүн рүү би нэг загвараа бариад одоо энийг авдар хийх гэсэн юм аа. Би бурхны гөнгөрөө хийх гэсэн юм аа гэд нэг загвараа гаргуулах гэсэн юм аа гэд хүн рүү юм барьж явдаг. Өөрөө л одоо сэтгэлээрээ ингээл хийгээл явдсан даа. Тэгэл зүгээр сууж чадахгүй. Тэгэл ерний байнга л одоо ингээл юм хийгээл амтэн чинь уц дугарлаа л бол байнгын одоо захиалгатай. Би бол ерөөсөө ингээл байнгын захиалгатай ингээл сууж яадаг. Одоо 70 хүрж байна гэсэн хэрнээ тэгэл нүдний хараа зүгээр одоо харааны шилтэй байсан. Тэгээ одоо харааны шил одоо хэрэглэхээ байсан. Одоо арх тамхи хоёроо хайсан нэг хэсэг яах вэ? Арх тамхироо залуу нас гэдэг чинь тэгээ янз бүр юмыг сонирхох шүү дээ. Тэгээ тэр болгоноосоо холдоод одоо хүний эрүүл мэнд эргээд сэргэдэм байна. Яг хөлгөөч гэсэн би яг хоёр гар нь байгаа учраас тэгээ гараараа ингээл хөдөлмөрлөөл ард түмэнд одоо чаддаг юмараа тосволол ингээл айлгэр болж байгаа улсууд сар шин болох гэж байгаа улсууд тэгэл шинэ байранд орлоо барилаа гээл янз бүрийн юм захиална тэгэл ингээл хийгээл байж байна да. За хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас авсан энэ одоо зээл бол авснаар бол бидний амьдралд бол маш их өөрчлөлт орно.
Гэвэл тэтгэврийн өвгөн гэхэд бол яа гэх вэ? Одоо яач ядсан одоо өдөр хоногоор л материалын үн нэмэгдэж байна, лак мак бүх юмны үн нэмэгдэж байна. Яг хөө тэтгэврээр би амьдрдаг ч гэсэн одоо хажуугаар нь байнгын ингэ захиалгатай хэмжээгээ захиалгаар ирэхэд одоо заавалчгүй санхүүжилт хэрэгтэй. Ингээ хөдөлмөр халамжийн үйлчлэгнээс авсан мөнгөөр бол би зөх хэмжээний амьдралдаа бол маш их тусдсан боллоо. Яг хөө ард түмнээ та бүгд одоо энэ зээл авсан бол хэрвээ аваад одоо эргүүлэн төлөлд дараа шийдсэн хүн та бүгдийг хүлээж байгаа шүү. Тийм учраас одоо сар болгоныхаа эргэн төлөлтийг цаг хугацаанд нь хийж байгаарай л гэж та бүгдээ тангуйсийдээ энэ зээл авсан улсуудаас.